бол Eagle News. Мэдээний өрөөнөөс үг үйлдэл хөтөлбөрийг үзэгчдэнд дөлгөөн шууд хүргэж байна. Эрхэм үзэгчдээ та бүхний нэрээр Төмөн Монголын аль Улаанбаатар хотод 21 цаг болсон тул энэ цаг та бүхэнд мэдээний өрөөнөөс хүрдэг үг үйлдэлийн энэ 7 хоногийн отгон дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу. Улаанбаатар хотын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, кабелийн 83 сувг үйлчлэгээ үзүүлж байна. Эдгээрээс байнгын ажиллагаатай 48 телевиз байгаа юм байна. Гэтэл Монгол Улсын хүн ам өнгөрөх 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2.9 сая хүрээд байгаа юм. Хүн ам харьцангуй багтаа манай улсын телевизүүд эфирийн цагаа хэрхэн дөрвиж байна вэ? Эфирийн хэдэн хувийг Солонгос сериалууд эзэлж байгаа вэ? Хамтаа үзэгчтэй баярлалаа. За үг үйлдэлийн энэ 7 хоногийн отгон дугаар та бүхэнд хүрч байна. Энэ цагт мэдээний өрөөнд би ажиллах болно. За өнөөдөр би өргөн нэвтрүүлгийн хийгээд кабелийн телевизүүдийн эфирийн цагийг бөглөж байгаа Солонгосын олон анги дуран сайхны киноны эргэн тойронд бий болсон үр дүнгийн талаар ярих болно. За дөнгөж өнөөдөр 15 цагийн байдлаар мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны зохицуулах газраас авсан улсын мэдээгээр за улсын хэмжээнд 185 телевизийн байгууллага бүртгэлтэй байна. Эдгээрийг хот хөдөө гэж ангилж харах юм бол хэрхэн хуваагдж байгааг та дараах мэдээллээс харах боломжтой. За Улаанбаатар хотын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн 16 сувг, харин кабелийн 83 сувг бүртгэлтэй байгаа юм байна. Тэгвэл орон нутагт нийтдээ 86 телевиз бүртгэгдснээс аймгийн төв 73, за Сумдад тэдгээрийн 13 тус үйл ажиллагаагаа явуулж байна. За харин хотын хэмжээнд бүртгэлтэй гэх телевизийн байгууллагуудаас өнөөдрийн байдлаар байнгын ажиллагаатай 48 телевиз л үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эдгээр телевизүүд ямар хөтөлбөрийн дагуу эфирийн цагаа дүүргэж байна гэдгээс нь телевизийн ерөнхий өнгө төрхийг нь илэрхийлэх боломжтой мэт санагдаж байна. За Максима судалгааны төвөөс үзэгчдийн мэдээлэл олж авах их сурвалжийн талаар хийгдсэн судалгаанд телевиз өндөр үзүүлэлт харуулсан байгаа юм. Судалгааны дүнгээс та бүхэндээ танилцуулъя. 2010 онд буюу одоогоос 3 жилийн өмнө тус судалгааны төвөөс хийсэн судалгаагаар Монголын телевиз үзэгчдийн нөхцөл байдал, за Монголын аудиторын 90% нь мэдээлэл олж авах их сурвалж бол телевиз хэмээн хариулсан байх юм а. Максима төв 2006 оноос хойш үе шаттайгаар телевизүүдэд мониторинг хийхэд ийм дүн гарсан байгаа юм. Гэтэл иргэдийн мэдээлэл олж авч байгаа гол их сурвалж телевизэн бол өргөн нэвтрүүлгийн телевизүүд эфирийн цагаа юунд зориулж байгааг харах хэрэгтэй. За бүр 1990-ад онд хийсэн телевизийн хөтөлбөрийн судалгаанд нийтдээ эфирийн 38 орчим хувийг нь кино эзэлж байгаа гэх судалгааны дүн гарч байсан байх юм. За энэ бол өндөр үзүүлэлт, харин сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт хэрхэн нэмэгдсэнийг хамтдаа ажиглая. За үүний тулд бас л судалгааны дүн дээр үндэслэж тайлбарлах. За телевизийн салбарт хамгийн оновчтой судалгаа хийж байгаагийн хүднээс Максима судалгааны төвийн хандлтын мэдээг энд ашиглаж байгаагаа нэмж хэлье. За тус төвөөс энэ сарын байдлаар телевиз үзэгчдийн үзэх сэдвийн хүрээнд судалгаа хийсэн байгаа юм. За 2013 онд хийсэн Максима судалгааны төвөөс хийгсэн хандлт судалгаагаар Монголын үзэгчид юуг хамгийн их үзэж байна гэсэн судалгааг та дараах мэдээлэлээс харж байна. За дийлэн хувь буюу за доор байгаа хувийг нэмж тооцоод үлдсэн 26%-ийг бусад төрлийн нэвтрүүлгүүд эзэлж байна гэсэн статистик үзүүлэлт энэхүү судалгааны төвийн хандлтаас харагдаж байна. За сая үзүүлсэн судалгааны дүнгийн үлдсэн 26%-ийг нь бусад төрлийн нэвтрүүлгүүд эзэлж байгаа юм. Бусад гэх энэ ангилалд нь телевиз бүрийн эфирийн цагт багтах Солонгосын олон анги цавангийн дуурайд уянгалж байгаа юм байна. За тэгвэл Максима судалгааны төвөөс дөнгөж 3 өдрийн өмнө гаргасан нийт телевизүүдийн хөтөлбөрийн чухам аль цагт үзэгч олонтой байгааг харуулах хандлтын мэдээг гаргасан байна. Хандлт судалгаанаас хамтдаа үргэлжлүүлээд харцгаая. За нийтдээ энэ судалгаанд хэд хэдэн телевизүүд хамрагдсан. За нэрийг нь дурдах юм бол боловсрол сувг телевиз, SBN, Eagle, UBS, ETV, Royal TV, Монгол HD телевиз, TV8, Оллоо, MNB, NTV, мөн эх орон телевиз, MN25 дахь сувг телевиз, Moviebox, TV5, TV9, TM, C1 гэх зэрэг эдгээр телевизүүд хамрагдсан байх юм а. Дөнгөж сая нэрлсэн телевизүүд бол Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа 18 телевизийн сувг энэ удаагийн Максима судалгааны төвийн хандлт судалгаанд хамрагдсан байдлыг харуулж байна. За эдгээрээс үг үйлдэлийн энэ удаагийн сэдэв тохирох Солонгосын олон ангид кино гаргадаг хэд хэдэн телевизийг сонгоо авч судалгааны дүнгийг нь анзаарч харсан юм. За хандлт энэ сарын 23-ны өдөр хийгдсэн гэдгийг энд нэмж хэлэх хэрэгтэй. За ингээд танд хандлтын дүнг графикаар үргэлжлүүлээд танилцуулъя. За дэлгэцэн өгөх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулах боломжтой. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар
UBS телевизийн эфирийн цагийг ямар хөө байдалтайгаар үзэгчид эфирийн цагт хандлт үүсгэсэн талаарх дэлгэрэнгүй график за хэлбэлцлийг та бүхэнд харуулж байна. UBS телевизийн 2 дугаар сувг бас Монгол телевиз, ETV, TV5 гэсэн эдгээр 4 телевизийн эфирийн хамгийн олон үзэгчтэй байх цаг нь Солонгосын олон ангид кинон дээр төвлөрч байгаа юм. Жишээ татъя. За судалгааны энэ сарын 23-ны өдөр хийгдсэн гэдгийг та бүхэндээ нэмж тодруулъя. За энэ өдөр UBS телевизийн 2 дугаар сувгийн эфир өглөөний 9-өөс 10 цаг хүртэлх хугацаанд хамгийн олон үзэгчтэй байна. За мөн цагт эхнэрийн урь хэмээх олон ангид уран сайхны кино гарч байгаа юм. За ингээд хэсэгтээ тус телевизийн эфирийг сонгох үзэгчдийн тоо буурч байснаа эргээд оройн 17 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд үзэгчдийн хандлт нэмэгдэж ирсэн байх юм а. Яг энэ цагт мөн л нөгөөх эхнэрийн урь хэмээх Солонгосын олон ангид киноны шинэ ангиуд гарч байна. За гэх мэтээр 19 цагаас хойш 20 цаг хүртэл үзэгчдийн хандлт харьцангуй тогтвортой байснаа 20 цагаас хойш нэмэгдсэн үзүүлэлтийг харуулж байгаа юм. Бас л 20 цагт эхнэрийн урьх Солонгосын олон ангид киноны дахин нэг шинэ анги эфирт гарч байгаа юм. Үндсэндээ нэр бүхий телевизийн нэг өдрийн эфирт Солонгосын олон ангид уран сайхны кино 3 удаа 4 анги гарч байна. Эдгээр цагуудад тус телевиз эфирийнхээ өмнө үзэгчдийг уйж чадаж байгаа юм а. За дараагийн ээлжинд TV5 телевизийн эфирийн цагийг 8 дугаар сарын 23-ны өдрийнхөөр нь та бүхэнд задлж танилцуулъя. За яг одоо харагдаж байгаа мэдээллээс энэ сарын 23-ны өдөр TV5 телевизийн тухайн өдрийн эфирийн цагт үзэгчдийн хандлт хийсэн хэлбэлцлийг та бүхэндээ графикаар танилцуулж байна. За TV5 телевизийн мөн өдрийн буюу 8 дугаар сарын 23-ны өдрийн эфирийг сонгож үзсэн үзэгчдийн хандлтыг сая танд графикаар харууллаа. Судалгааны дүнг одоо задлж ярилцээ тус телевизийн эфир өглөө 6 цаг 30 минутад цаг мэдээллийн хөтөлбөрийн давталтаар эхэлсэн байна. Энэ цагт телевизийг сонгож үзэх үзэгчдийн хувь тэг хэлбэлзэлтэй харин 10 цагт үзэгч олонтой болоод иржээ. 10-аас 11 цаг 30 минут хүртэл телевизийн эфирт 100 жилийн өв залгамжлагч гэсэн Солонгосын бас нэгэн олон ангид кино гарч байна. За улмаар залгуулад цаг мэдээллийн хөтөлбөрийн шуурхай мэдээлэл 12 цаг хүртэл гарч байгаа нь үзэгчдийн хандлтыг тогтоож чадаж байна. Ингээд аажмаар үзэгчдийн хандлт буурч эргээд 18 цагт идэвхжиж эхэлсэн дүр зургийг дөнгөж сая та графикаас харлаа. 18 цагт тус телевизийн мэдээллийн хөтөлбөр гарч 19 цагаас 100 жилийн өв залгамжлагч Солонгосын олон ангид кино шинэ анги гаргасан байна. За үндсэндээ 19-с 20 цаг 30 минут хүртэл үзэгчдийн хандлт хамгийн өндөр хувьтай байгаа юм. Дараагийн сонгож авсан телевизийн үзэгчдийн хандлтыг хамтдаа үргэлжлүүлээд харцгаая. За энэ удаад ETV телевизийн 8 дугаар сарын 23-ны өдрийн эфирт үзэгчид хэрхэн хандсан байдлаар график хэлбэлцлийг та бүхэндээ энэхүү мэдээллээс харуулж байна. За энэ бол Максима судалгааны төвөөс дөнгөж одоо хамгийн сүүлд 3 өдрийн өмнө хийгдсэн гэх судалгааны мэдээллүүдийг та бүхэндээ танилцуулж байна. За 8 дугаар сарын 23-ны өдөр ETV телевизийн хувьд эфирийн цаг нь өглөөний 7 цагт эхэлсэн байх юм. Тус телевиз Миний охин Суён гэх Солонгосын олон ангид киног гаргадаг юм байна. За эфирийг нь сонгож үзэх үзэгчдийн хандлтын хувь дээр жишээлсэн 2 телевизийг бодвол харьцангуй өөр үзүүлэлт харагдаж байгаа юм. Бодвол сонгосон Солонгосынхын сериал үзэгчдэд төдийлөн таалагдаагүй бололтой гэсэн дүгнэлт энд бууж байна. За эфирийн хамгийн оргил цаг буюу үзэгч олонтой цагт нь Миний охин Суён олон ангид кино тод мэдээллийн хөтөлбөрөд орж байгаа юм. За Миний охин Суён кино өдөр 11-ээс 12 цагийн хооронд харин оройн нь 21 цаг 30 минутаас тус 2 удаагийн давтамжтайгаар ETV телевизийн эфирт зоогдож програм төлөвлөлтөнд орсон байна. За сүүлд сонгож авсан бас нэг телевиз бол HD Монгол телевиз. Ингээд тус телевизийн эфирийн энэ сарын 23-ны өдрийн эфирийн цагт хамтдаа анхаарлаа хандуулцгаая. 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар HD Монгол телевизийн эфирт үзэгчид хэрхэн хандлт хийснийг та бүхэнд графикаар танилцуулж байна.
За өнөөдрөөс ердөө 7 өдрийн өдрийн эфирийн цагийг хамаарах энэхүү судалгаа хамгийн бодиттой байдлыг илэрхийлж чадах байхаа гэж сонгосон үндсэн дээр Максима судалгааны төвөөс энэхүү тандалт мэдээллийг авч та бүхэндээ танилцуулж байна. За Монгол телевизийн эфир өглөөний 6 цаг 30 минутаас эхэлсэн байна. Тус телевиз өмнөх сонгож жишээ татаж ярьсан телевизүүдийг бодох юм бол тогтнол үзэгчдийг татаж чадсан байгаа юм. Гэхдээ эфирийн цагийн оргил үеийг ямар төрлийн нэвтрүүлэг сэдвүүд эзэлж байна вэ гэдгийг эндээс бас салгаж харах хэрэгтэй. Гэт харах юм бол өглөөний 9 цаг 30 минутад үзэгчдийн хандлт өндөр хувьтай гарч байгаа юм. Энэ цагт Солонгосын нууц хэмээх олон ангит кино HT Монгол телевизийн эфирт гарсан байна. За улмаар 11 цагаас хойш телевизийн үзэгчдийн тоо буурч эргээд 18 цаг 30 минутад нэмэгдсэн жишээтэй байгаа юм а. Энэ үед Монгол телевизийн эфирээр хар хаймран гутал гэх хүүхэлдэйн кино гардаг юм байна. Ингээд эргээд үзэгчдийн хандлт буурч байснаа цагийн дараа эргээд үзэгчдийн тоо нэмэгдэж 20 цаг 30 минутаас телевизийн эфирт Хавай 5 гэх бас нэгэн олон ангит кино гарсан байна. Залгуулаад нууц хэмээх Солонгосын олон ангит киноны шинэ дугаар гарч байна. 21 цаг 30 минутаас эфирт зоогдсон энэ киног үзэхийн тулд Монгол телевизийн үзэгчдийн олонх нь тус телевизийн эфирт хандлт хийсэн байгаа юм. Нэгүгээр илэрхийлэх юм бол 21 цаг 30 минутаар тус телевизийн оргил үеийг харуулж байна. За гэх мэтээр мэдээнээс бусад жанрын нэвтрүүлгүүд бэлтгэн гаргадаг өргөн нэвтрүүлгийн эдгээр сувгууд үзэгчдээ Солонгосын болон бусад олон ангит киногоор татаж чадаж байна гэдэг нь эдгээр график үзүүлэлтүүдээс та бүхэнд харагдаж байгаа. За үндсэндээ эфирийн оргил цагуудад олон ангит кино буюу бидний хэл заншснаар савангийн дуурайд толгоо угааж байна гэдэг нь Максима судалгааны төвийн тандалтаар батлагдж байгаа юм а. Телевизүүдийн эфирийн оргил цагт гарч байгаа Солонгосын савангийн дуурайд монгол хүний хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ? Солонгосын савангийн дуурайс болж барин өмд нүдний шилтэд турхан залуусан имиж тодорхойлогдож байгаа юу? Энэ тухай хөтөлбөрийн дараагийн хэсгээр илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Үлдээ сонгож байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээ хөтөлбөрийнхаа дараагийн хэсгийг та бүхэнд танилцуулъя. Өмнөх хэсэгтээ та бүхэнд Монголын телевизүүдийн өнөөгийн дүр төрхийн талаар судалгааны дүнтэй мэдээлэлээс танилцууллаа. За тэгвэл телевиз үзэгчдийн олонхын хувьд сонгож үзэж байгаа дээрх телевизүүдийн эфир Солонгосын савангийн дуурайар цагаа бөглөж байгаа юм. Энэ нь үзэгчдийн тэр дундаа киног сонгож үзэж байгаа өсвөр насныхны тарих сэтгэлгээний хүмүүжилд хэрхэн нөлөөлж байж болох талаар энэ хэсэгтээ ярилцгаална. За урлаг уран сайхан гэдэг бол хувь хүний хүмүүжил ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар. Тэр утгаар нь авч үзэх юм бол уран сайхны кино бол урлагийн нэг төрөл. За тэгвэл урлаг хэмээх үгийн үндсэн язгуураас нь агуулгыг нь тодорхойлох юм бол уургийнх ур чадварын тухай илэрхийлэх нэр үгээс бүтсэн үг байна. За орчин цагийн монгол хэлний тайлбар тойл бичигт энэ үгийг задласнаар уургийнх үгийн ард лаг дагаврыг залгаж урлагийнх гоо зүй мэдрэмжийг илэрхийлсэн нэр үг бүтсэн байх юм а. За урлаг дотроо олон төрөлтэй хөгжим, уран зохиол, кино бүтээлгээд за мөн уран баримл, уран зураг гэгшлэнгээр урлагийн төрөл жанруудыг нэрлэж болно. За кино бол нэгэнтээ урлагийн төрөлд хамаарагдаж багтаж байгаа учраас урлаг гэх үгийн үндсэн агуулгаар нь дүнж үзэх юм бол кино бүтээлд хүний мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийг хөндөх тодорхой элементүүд шингэсэн байдаг гэж ойлгож болох юм. Тиймдээ ч кино хүний сэтгэл санаанд шууд нөлөөлдгөө гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг юм байна. За судалгааг Германы нэгэн хэл мэдээллийн байгууллагын дүнгээр та бүхэндээ танилцуулъя. За танд харуулж байгаа дараах мэдээллээс 1998 оноос хойш Америк нэгдсэн улсын хүүхдүүдийн сэтгхүүд кино хэрхэн нөлөөлж байгаа талаар тогтмол судалгааг холбооны бүгд найрамдах Герман улсын Шпигел хэмээх 7 хоног тутмын сэтгүүл судалгаагаар гаргасан байх юм а. Сүүлийн 10 гаруй жилийн туршид холбооны бүгд найрамдах Герман улсын нэр бүхий за 7 хоног тутмын сэтгүүлийн зүгээс кино хүний сэтгхүүд хэрхэн нөлөөлж байгаа талаарх тандал судалгааг тогтмол хийж ирсэн байна. За ингээд тандал судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо та бүхэндээ танилцуулъя. Германы 7 хоног тутмын энэ сэтгүүлээс Америк нэгдсэн улсын хүүхдүүдэд кино хэрхэн нөлөөлж байгааг харуулах судалгааг жил дараалан хийсээр ирсэн байх юм. Судалгааг олон ангит болоод богино хэмжээний за нэг ангит гээд төрөл бүрийн кинон дээр туршиж үзсэн байх жишээтэй. За кино хүний сэтгхүүд нөлөөлж байгааг харуулах хамгийн түгээмэл судалгааны аргыг ашигласан нэгэн судалгааныхын дүнгийнд танилцуулъя. Судалгаанд хамрагдах хэсэг хүмүүсийг 2 баг болгон сэтгүүлийн багийн зүгээс хуваасан байгаа юм. За тус бүр нь 10 хүнтэй энэ 2 багт 2 өөр төрлийн киног үзүүлсэн байна. Нэгдүгээр багт хүчирхийлэл аллагтай киног үзүүлж, нөгөө багт нь энгийн драмыг үзүүлжээ. Ингээд яг нэг ижил хугацаатай 2 өөр төрлийн кино үзсэн багийнхныг хоккей тоглуулсан байгаа юм. Тоглолтын явцад судалгааны баг нэг зүйлийг анзаарч харсан. Хүчирхийлэл аллагтай кино үзсэн багийнхан сэтгэл хөдлөл ихтэй, уур уцаартай байгаа нь
ажиглагджээ. Энэ бол кино төрлийнхөө хувьд түүнд хүний сэтгэл хөдлөлд нөлөөлөх ямар нэгэн элементүүд шингэснээс шалтгаалan гарч байгаа үр дүн гэж харагдаж байна. Энэ нь богино хугацааны кино хүний сэтгхүү хийгээд тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг бацдах хамгийн түгээмэл судалгааны аргуудын нэг юм. За энэхүү судалгааны дүнг бацдахын тулд Шпигел сэтгүүлийн зүгээс нэгэн тосгонд болсон үйл явцыг тайландаа хавсарсан байна. 1973 онд нэр бүхий тосгонд хийгдсэн судалгаагаар тосгоныхоо хэмжээнд нэгч зурагтгүй байсан айл өрх зурагтай болсноор тус тосгонд гэмт хэрэг гарах болж залуусын амьдралын хэв маяг орвонгоор өөрчлөгдсөн дүр зураг ажиглагдсан юм байна. За үүнээс гадна Америк нэгдсэн улсын телевизүүдээр хэсэгтээ гарч манайд ч бас олон жил гарч байгаа цуврал хүүхдийн кино хүүхдийн сэтгхүүд сөргөөр нөлөөлж байгаа тул эфирт гарахыг хоригдсан жишээг энд бас ярьж болох юм. За Том Жерри гэх муур хулган хоёрын байнгын сөргөлдөөнийг харуулах хүүхэлдэйн кинод багчууд андахгүй сайн мэднэ. За энэ хүүхэлдэйн кино хүүхдийг хүчирхийлэгч болох хүмүүжил рүү хөтөлж байна гэдгийг Шпигел сэтгүүлийнхэн мөн л судалгааны дүн дээр тогтоож нотолсон байгаа юм. За ингээд хүүхэлдэйн кино гарахаа болсон гэх харин манад өнөөдрөг болтол энэ кино гарсан хэвээр байгаа. Ялангуяа орон нутгийн нутгийн телевизүүд эфирийн цагаа бөглөх нэвтрүүлэггүй болоод ирэхээр хідэн цуврал ангиар нь Том Жерри хүүхэлдэйг гаргах нь элбэг байдаг. За мөн Спонж Боб гэх цуврал хүүхэлдэйн кино хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг мөн л тус сэтгүүлийн багийнхан таамаглалт хийсэн байгаа юм. Судалгааны дүнгээр энэхүү хүүхэлдэйн киног үзсэн хүүхдүүдийн дийлэнх хувийн сэтгэн бодох чадвар нь суларч альва зүйлийг сурахтаа удаан болж ирсэн нь ажиглагдсан байна. Улмаар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадамж нь хүүхдүүдийн хувьд суларч иржээ. Судалгааг 4-9 нас хүртэлх хүүхдүүдийн дунд явуулсан байгаа юм. Өргөжлүүлээд 9-өөс дээш буюу 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны дүнг бас танилцуулъя. За дээрх насны хүүхдүүд хүүхэлдэйн кино мэтийн хийсвэр зурган өгүүлэмжид итгэх нь ховор тохиолдол. Тиймээс энэ насны хүүхдүүдийн сонгож үзэж байгаа кинон дайн байлдаан, буудалцан хүчирхийлэл, детектив, экшн кинонууд байдаг юм а. Кинонд хүчирхийллийг боддоор цус нүчтэнд харуулж байгаа учраас энэ насныхны хувьд сэтгэхүй бие хүний хүмүүжлийн төлөвшил дээрээ явж байгаа нь за нөхцөл байдлыг шууд өөр дээрээ тусаж авах байдлаар сэтгхүүд нь өөрчлөлт харуулсан тохиолдлууд олон байдаг. Ялангуяа киноны гол баатраар өөрийгөө төсөөлж эрсдэлтэй үйлдэлүүдийг даган дураа хандлага олон тохиолддог байх юм. Энэ бүх судалгааны дүгнэлтүүд бол кино ямар нэгэн байдлаар дайн байлдаан хүчирхийлэл за уянгийн гээд альж төрлийнх байсан хүний сэтгхүүд нөлөөлдөг гэдгийг баталж байна. Тэгвэл Солонгос киногоор дамжих Солонгосын соёл манай залууст ямар үлгэр дуурайл харуулж байгаа бол энэ тухай та бүхэндээ үргэлжлүүлээд ярилцах болно. За үргэлжлүүлээд та бүхэнтэй сэдвийнхаа хүрээнд ярилцъя. За манай телевизүүдийн эфирт олон ангит Венесуелийн халтар царайт гэх киногоор эхэлж байсныг санаж байна. Уг кино гарах цагт хотын гудамжинд нэгч хүнгүй болдог байсан гэлцэх яриа олонний дунд одоо ч гэсэн дурсамж болсон үлдсэн хэвээр байдаг. За тэгвэл халтар царайтын араас Ошин гэсэн Японы олон ангит кино гарсан байдаг юм. Харин Солонгосын олон ангит кино Цэцгийн хүлэмж гэх киногоор анх олон нийтийн телевизийн эфирт гарч байжээ. Олон ангит киног Савангийн дөөр гэж хоч нэр зүүх болсон нь Америкийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэг Procter & Gamble компани маркетингийн бодлогоос улбаатай байдаг юм. За тус компани 1950-ад онд анхалж бизнесээ эхэлж байхдаа хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд тодорхойлох юм бол Савангийн үйлдвэрлэлээр бизнест хүл тавьсан тус компани нэгэн продакшн захиалга өгч олон ангит кино хийлгэсэн байна. За энэ нь бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх гэсэн нэг санаа. За ингээд кинон дундуур өөрсдийн бүтээгдэхүүнийг буюу савангаас урьдчилан хойш олон ангит киног Савангийн дөөр гэж нэрлэх болсон. Өдгөөч яг ийм жишгээр олон ангит кинон дундуур зар сурталчилгаа байршуулж урсгал зардлыг төсөөлдөг телевизүүд олон байна. За эдгээр телевизүүд маркетингийнхаа бодлогоор эфирийн оргил цагуудаа Савангийн дөөр зоож ашиг олдог байх юм. Нийтлэлч Батбаярын 2012 оны 6 дугаар сард бичсэн Солонгорсон хөрш гэх нийтлэл бүгд найрамдах Солонгос улсын өөрийн урлагийн салбарыг ямар бодлогоор дэмжиж байсныг тодорхой баримттайгаар жишээ татан өгүүлсэн байдаг. За түүний нийтлэл дурддагцнаас энд мэдээллээс хамтдаа иш авъя. За 1999 оны байдлаарх статистик мэдээллээс харахад Солонгосын давалгаа гэх нэр томьёо за Солонгосын нэр бүхий сонины нэгэн нийтлэлд гарч ирсэн байдгийн. Тухайн үед хятадд Солонгосын
оддын дуу хит болж улмаар Солонгосын соёл урлаг Азад хэрхэн ноёрхлоо тогтоож байгааг багтсан сонины нийтлэл хүртэл бичигдэж байсан бах юм а. Бүгд найрамдах Солонгосоос соёл урлагийнхаа салбарыг төрийн бодлогоор дэмжсэний хүчинд өнөөдөр манай соёлд хүртэл тусгалаа олж байр сууриа эзэлж чадсан байна. Билээгээд өнгөрсөн хугацаанд солонгорсон 3 дахь түнш орноос манад нэвтэрсэн соёл бариу өмд өмсөж эрвээхэ зангаа зүүсэн эмгтээлэг маягаар үсээ анзалсан гунхсан хөвгүүд эсвэл том хүрээтэй шил зүүж оодон өпөг өмсөж хацраа түмбэлгэж уруулаа цорвалган найланхаа дуурах октын дүр төрхөөр хотын гудамжинд дүүрсэн байна. Хувцлах соёл нэвтэрч байгааг үгүйсэхгүй ч гэлээ Солонгосын сериал нэг бүрээс өс хонзон өшөө хорсол дүүрэн мэдрэгддэм. Тухайн хувь хүн л амжилтанд хүрч байх юм бол бусдыг уландаа гიშгэлэх гэсэн санаа Солонгосын сериалуудаас мэдрэгддэг. За энэ нь эрх мэдэл мөнгө нийлэхээр хүний мөн чанарыг өөрчилж байгааг дүрсэж байгаагийн нэгэн хэлбэр юм. Нийтлэлж Батбаярын бичвэрээс дахиад ишлэх хэрэгтэй. За жүжигчдэн солигдохгүй шахам олон ангит түмэн киноны үйл явдал нь үнсгэлжингийн үлгэрийн хямдхан хуулбар болж хувирсан байна. Анх өвөө эмээнэр Солонгос кино, Америкийн киног бодох юм бол алаан талаангүй аятайхан кино байна гэлцдэг байсан. Харин одоо бол манад байдал эсрэгээр эргэж эхэллээ. Монгол эрийн чалх суларч тунай мууцныг гэрчлэх бодит жишээг та хотын гудамжаар алхахдаа төвөггүй анзаарч харж болохоор байгаа юм. Тэгээд бас монголчуудын уламжлал хүмүүжил өвөгдөөс ихсээ хүндлэх ёс суртахуун одоогийн хүүхдүүдэд байхгүй болсон. Дураа хүрэх юм бол ихийнхээ өрийг ч өшөглөж чадах сэтгхүй Солонгос сериалаар дамжиж төлөвшсөн хിവэр байна. За сэтгэлээр унуул сархад зоглож эрийнхээ дээр гарах гэж хар байдгаараа чарлах эмсийн дуу хоолой эдгээр өдрүүдэд шөнө оройн цагаар хотыг чимээ анираар чимэж байна. Гэтэл нөгөө талаас нь харах юм бол Солонгос сериал барууны буюу хөрөнгөний нийгмийн язралыг Монголд нутагшуулах гэсэн нэг санаа байж болох юм. Нэр бүхий телевизүүдийн эфирийн оргил цагт үзэгчдийг Солонгос киноор татаж уйж байгаа нь үзэж байгаа хүнд таата мэт боловч хэрэггүй зүйлээр хэрэгтэй цагийг тань хумслах нь за сериалын цаад зорилго болж харагдаж байна. Манад контентын тухай хууль байхгүй. Ийм хууль эрх зүйн орчин төлөвшөөгүй учраас контентийг хянах тогтолцоо алга. Уг чанартай телевизийн урлагаар дамжиж Монгол занзаншил, соёл урлаг, хүмүүжил бидний үр хойчод төлөвшөх учиртай. За Солонгос сериалын нэг түүхтэй элемент нь киноны гол дүр эмэгтэйд хорвоогийн түмэн зүйлийн зовлон очиж наалдуулдаг. За төгсгөлд нь эмэгтэй нэг бол хор тавдраар нас орж за нэг бол баатар болоод дуусах жишээтэй. Тарих гэдэг онцгой тайлагдшгүй эрхтэн. Генетикчдийн зүгээс тайлбарладгаар тарихынд ямар мэдээлэл очин тарих түүний төлөө биелүүлэхийн төлөө гүйцэтгэлийн төлөө ажиллаж эхэлдэг юм онцлогтой эрхтэн. Ингээд хор тавдраар өвчлөгчдийн тоо нэмэгдэж байж бас мэдхий. Уг чанартай манай телевизүүдийн эфирийн цагийн 70-80% нь Монголын гих сэдэлтэй нэвтрүүлэг гарах ёстой. Харин арилжааны телевизүүдийн эфирийн бараг 90% хувийг нь гадаадын контент эзэлж байгаа юм а. Солонгос сериал гарсаар байгаа нөхцөлд бид харин ямар соёлтой хоцрох вэ гэдгийг тунгаах хэрэгтэй болж байна. За энэ санааг ч гэсэн нийтлэлж Батбаярын бичсэн Солонгосын хөрш гэх нийтлэлд цухалзуулсан байдгийн ядчил соёл спорт аялал жуулчлалын яам нь энэ чиглэлээр бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Өнөөдөр Монгол улсын хүүхдийн хүмүүжлийн төлөө юу хийгдэж байна вэ? За тэдэнд зориулсан телевизийн хөтөлбөрийг хэн санаачлах ёстой вэ гэх асуултыг холбогд хаалмынханд үлдээхийг хүсэж байна. За тэгвэл эдгээр өдрүүдэд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд багшийн мэрэгжил дээшлүүлэх институтээс үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи сургалтыг 12 дахь аймагт буюу Өвөрхангай аймагт энэ сарын 26-наас 30-ны хооронд 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус аймагт ажилласан Монгол Улсын ерөнхий сайд Норвын Алтан хувийг багш нартаа уулзаж орон сууцны 8% хүүтэй зээлд хамруулах, эмэгтэй урьдчилгаа 30% төлбөрт хөнгөлөлт үзүүлэх талаар судалгаа хийж эхэлсэн талаараа багш сургууль хүмүүжүүлэгчдэд танилцуулсан байх юм а. Энэ 7 хоногийн өгүүлбэрийн хамгийн отгон дугаарыг хүлээн авч үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн сэдэв Солонгос сериал Монгол хүүхдийн оюун санаа сэтгэлгээний төлөвшөлт хэрхэн нөлөөлж байж болох вэ гэсэн сэдвийг та бүхэндээ хүндэн танилцууллаа. Анхаарал хандуус үзэгч та бүхэндээ баярлалаа. Амралтынхаа өдрийг аятгахтаа сайхан өнгөрүүлээрэй. Шинэ 7 хоног шинэ сэдвээр иргэд уулзъя. Танд сайн сайхан бүсдээ баяртай.